Юу вэ? Хин нь хулгайлчваа. Оо, ямар новши юм бэ? Туслан дээр авиж тавихаар туслангаас сулгаалаад. Дархандаа ирс чи дарханаас сулгаалцсан ба шүү дээ. Хөлсөө гартал ажил хөдөлмөр хийгээд байдаг. Зарим нэг нь хүний хөдөлмөрийг ингээд хулгайлаа аваа явчихдаг. Ямар онцгүй юм бэ? Ага хот руу захиалгануудаа явуулах гээд уул байшнуудаа бэлдэж байна. За би юм нэг мистер Бэний жижигхэн цагаан машинтай юм. Хөөрхөн жижигхэн цагаан машин. Тэгээ энэ жилд унаад өвөлдөө ингээд ороод ирэх зунаас бас мөнгө төгрөгөө хурааж агаад гайгүй машинтай болёо гэд сэтгээд ингээд ажиллаж байгаа хөдөлмөрлж байна. Тэгсэн чинь одоо энэ миний машины хурцлагыг одоо хулгайлах ямар шаардлага байна? Хурцлагын маань байхгүй хулгайлаад явцсан бах юм. Ямар сони юм бэ? Одоо цагдаа сэргийлэгт хэлэх юм болов яах юм болов? Цуслан дээр аваачаад нодлыг яасан цуслан дээр ингээд юмнуудаа аваач тавиад хураагаал янзын сайхан ууцны хоньнууд сайхан том өрчүүнүүд сайхан том ууцны хоньнууд аваач тавьсан чи бүгдийг бас хулгай авсан шүү дээ. Тэгээ цагдаа сэргийлэгт хэлээд бөө юм болоод тэгээд яах вэ? Нөгөө хулгайч нь мэдээж олдохгүй. Тэгээ одоо яах вэ? Дарханд ирсэн чи бас ингээ хулгайлаад тахаар ямар онцгүй юм бэ? Ингээл байчаач дээ ингэж. Нэг нь ингээд хөдөлмөрлөж идэг, нөгөөдөл нь ингээд хулгай хийж идэг. Эзэн Чингис хаан энэ хулгайд өстө дургүй байсан гэж түүх судар дээр гардаг юм билээ шүү дээ. Гарын тас цогтөг гэж байгаа шүү дээ. За хят муу хэлээд идэг хятууд яасан бах нь. Ямар ч хулгай байхгүй. Хүний тавьсан юм яг тэр тавьсан газараа л байж гин. Яг тэгвэл нэг хуулийн чанга. Тэгээ хулгай их тийм одоо бодол сэтгэл гэж байхгүй гэдэм байлээ. Оо тэр нөө өвөр монголчууд ч гэсэн би сая нэг намар явчаад ирэхэд өвөр монголчууд ч гэсэн оо манай энд хулгай авахгүй гэд бүр бардан байгаа юм чинь. Тийм боломж байхгүй. Хулгай их боломж байхгүй. Тийм хулгай энэ гэсэн ойлголт байхгүй гэж байгаа. Өвөр монголчууд нь бүгд нэг тийм итгэлтэй болцсон байж л. Йоо хахаад хувьчлага авах уу одоо яах вэ үйл болж идэг. Ямар хогийн новчнууд вэ? 2-3-оор нь чирээ явчихдээ юм байх та. Тэгээ яасан бах нөө? Нодлон бас нэг улаан машин авсан яасан? Тэрийг маань мотор нь зогсож байгаа машин өгсөн байсан. 30 саяар. 100 авсан машин. 20-30 саяар худалдаж авсан. Аав маань очиж Улаанбаатароос авсан.